Сайн байцгаана уу үзэгчдээ. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид Төв аймгийн хэмжээнд нэвтрүүлж байгаа төрийн үйлчилгээний E-Mongolia захим системийн талаар онцлолоо. Хүлээн авч үзнэ үү? Төв аймаг 2020 оны хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээний урааны жил болгон зарлаж, энэ хүрээнд төрийн зарим үйлчилгээг захим хэлбэрт шилжүүлж, орон зай цаг хугацааны хязгаар хүндрэлийг бууруулах, иргэд төрийн үйлчилгээг илүү хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд гар утсаа ашиглан төрийн үйлчилгээг гэрээсээ ажилласаа гээд хаа байгаа газараасаа авах боломжийг бүрдүүлэх E-Mongolia төрийн үйлчилгээний захим системийг Төв аймаг анхудаа үйл ажиллагаанд нэвтрүүллээ. За Төв аймагчуудынхаа энэ өдрийн төмөн амар амгалан айлтгая. Манай аймгийн засаг даргын тамгын газрын нэгдсэн үйлчлэгээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албан маань аймгийн засаг даргын шийдвэрээр 2017 онд байгуулагдаад 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За 2020 онд манай алба үндсэндээ энэ төрийн үйлчлэгийг цахимжуулах тал дээр нэлээд ач холбогдуулж ажилласан. За аймгийн удирдлагууд дэмжиж дээр нь засгийн газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтраад төрийн үйлчлэгийг операторын хэлбэрээр үзүүлэх энэ шинэлэг ажлыг Төв аймаг одоо 21 аймагаас анхудаа хэрэгжүүлж ажилласан. 5 сарын 1-ээс эхлээд манай төрийн үйлчлэгийн нэгдсэн төв дээр 2 операторын одоо ажиллаж төрийн одоо 9 байгууллагын 54 төрлийн үйлчлэгийг иргэд олон нийтэд хэрэгжиж одоогийн байдлаар нийтдээ 62 мянган үйлчлэгээ хөгжүүлээд байна. За ер нь бол одоогийн байдлаар манай дээр улсын бүртгэлийн ерөнхий газар, татварын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, за галийн ерөнхий газар, автоэрийн үндэсний төв, за нийгмийн даатгалын ерөнхий газар, шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, боловсрол соёл шинжлэх ухааны яам, за хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар гэсэн энэ байгууллагуудын үйлчлэгийг захим хэлбэрээр авч байгаа. За иргэн хүн орж ирээд үндсэндээ манай операторууд ороод 2-оос 3 минутанд багтаагаад үйлчлэгийг шууд нэг дорн шуурхай авах энэ нөхцөл бүрдсэн. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн нийт өдрөөс эхлээд 6 хоног өөрөөр хэлбэл 10 сарын 26-наас 11 сарын 1-ний хооронд харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дэргэдэх төслийн нэгжээс энэ орон нутагт хөдөө орон нутагт төрийн 127 төрлийн үйлчлэгийг нэмэх энэ чиглэлийн сургалтыг бас зохион байгууллаа. За энэ нь болохоор аймгийн одоо агентгууд энэ сургалтанд бодлогын мэргэжилтэнгүүд бас хамраглаа. Жишээлбэл цогтууруулах хундааны зөвшөөрөл олгодог. За автоэрийн газраас энэ машины гэрчилгээ, дугаар, номер олгодог. За дээр нь архивын лавлгаа олгодог. За мөн байгаль орчны чиглэлээр зөвшөөрөл лиценз олгодог. Барилга хот байгуулалтад зам тээвэр, газрын юуны чиглэлээр, за мөн энэ аялал жуулчлал, караоке үйлчлэгийн чиглэлийн зөвшөөрөл олгодог гэдэг энэ чиглэлийн бодлогын мэргэжилтэнгүүдийн холбоотой хэлтсийн агентлагуудын мэргэжилтэнгүүдийг хамруулан энэ хүү одоо сургалтыг зохион байгуулсан. За сургалтын төгсгөлд 2 хоног хөдөө 27 сумынхаа операторуудыг дуудсан байгаа. Олон нийт интернет мэдээллийн төвийн ажилтнуудыг дуудаж мөн энэ хүү сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 149-р тогтоол, 2020 оны 9-р тогтоолыг хэрэгжүүлэхээр E-Mongolia төрийн үйлчилгээний захим системийг нэвтрүүлэх хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын төслийн багийнхан, аймгийн засаг даргын хамгийн газрын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд албан хаагчдад сургалт зохион байгууллаа. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр улс орон даяар нээлттэй хийсэн захим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд эхний ээлжинд төрийн 30 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг авах боломжтой болох юм а. За E-Mongolia төсөл бол төслийн дээр 181 төрлийн үйлчилгээг систем дээр нэвтрүүлээд ажиллаж байгаа. За 54 төрлийн лавлгаа тодорхойлдог. За мөн олон шийдэл 127 төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. За энэ удаагийн сургалтаар бид нэр юу хийж байгаа гэхээр төрийн үйлчилгээний оператор ажилтнууд сум дээр ажиллаж байгаа
оператор ажилтнуудад хөдөө орон нутгаас үзүүлдэг төрийн үйлчилгээг дахин загварчлаад энэ системээр дамжуулан үзүүлэх боломж нь олгож байгаа. За Төв аймгийн хувьд бол 148 үйлчилгээг сая загварчилж орууллаа. Тэгээд энэ үйлчилгээнийхээ сургалтуудыг бол зааж байна. За хэрэглээний хувьд бол Төв аймгийн хувьд бас бусдаа аймагуудаа бодоход харьцан өндөр байгаа. За албаагчид нь бол уртны сургалтаар хийсэн лавлага тодорхойлтыг бол өдөр тутамд ашиглаад хүмүүстээ гаргаж өгдөг болсон, ашигладаг болсон, системээр дамжуулж үйлчлэг үзүүлдэг болсон байна. За энэ удаагийн 127 төрлийн үйлчлэг нь ямар үйлчлэг байх вэ гэхээр саяны миний хэлдэг жишээлбэл цогтур фундааны зөвшөөрөл одоо авах дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс зөвшөөрлөхөнд тулд орон нутгтай холбогдох материалыг сумдаа энэ операторууд материалуудыг нөгөөд тэндээс одоо дотоод удирдлагын системээр наашин дамжуулах, за бийт цаасан буюу зайлшгүй шаардлагатай материалуудыг шуудангаар дамжуулаад, за энд манай холбогдох бодлогын хилцээний мэргэжилтэнгүүд зөвлөлүүд хоорондоо хуралдаж асуудлыг шийдвэрлээд одоо эргэн хүнд өсөлтийн хариуг нь буцааж өгөх энэ ажил яригдж байна. Гэхдээ одоо яг өнөөдрийн байдлаар энэ 127 нэмээд ер нь 181 төрлийн үйлчлэгээ үзүүлэх ёстой оператор. Гэхдээ одоогийн байдлаар 147 орчим төрлийн үйлчлэгээ одоо яг бэлэн болоод үйлчлэгээ авахд ингээд явж байгаамаа. Гэхдээ яг энэ дээр бол зарим нэгэн хүндрэлтэй асуудал бас гарах нь байна. Гэхдээ 21 аймагаас анх удаага хийж байгаа болохоор шуудан тээвэрлэлтэн дээр бас асуудал үүсэх магадлал байгаа. Яагаад гэвэл хөдөөнөөс хүмүүс холбогдох материалаа шуудангаар дамжуулаад ирэх цаг хугацааны асуудал байна. Гэхдээ эргэн хүн өөрөө ирэлгүйгээр одоо цаг хугацаа тулгуур явал энэ бас болох магадaltaй. Гэхдээ энийг бол цаашдаа бид нэр асуудлыг бас ярьж холбогдох газруудтай ярьж байна. За зарим нэгэн хүндрэлтэй асуудал нь юу гэхээр зарим аслагдсан сундууд шилэн кабелд холбогдоогүй учраас сүлжээний асуудал бас яригдж байна. Өөрөөр хэлбэл эн чинь холбогдох хүний мэдээллийг энэ e-Mongolia системээс олгохын тулд e-Mongolia систем маань тэр хурал дан гэсэн систем рүү дээр нь улсын бүртгэлийн гэдэг юм уу автоэрийн үндэсний төвийн одоо доторх систем рүү орж иж холбогдох хүний материалыг татаж авч тэгээд эргэж PDF хэлбэрээр болгож хүнд гаргаж өгдөг учраас сүлжээ бол нэлээд одоо бас өндөр байх шаардлага гэж яригдж байна. За бусад аймагуд дээр ч гэсэн энэ асуудал яригдах. Энэ 7 өнөөс ихтэй харилцаа холбоо мэдээлэл технологийн газар Эрдэнэт дархан Сэлэнг аймагуудад энэ сургалтыг бас зохион байгуулахаар явж байгаа. За манай аймаг бол хамгийн анхны аймаг учраас бас ийм хүндрэл гарахыг бол үүсэхгүй. Гэхдээ бид нэр энийг засаж залруулах юу нь болж байна, юу болохгүй байгаа гэдгийг цааш нь энийг хийх ажил бол яригдана. Хамгийн гол нь бид нэр иргэдийг цаг хугацаа алдалгүйгээр болж өгвөл одоо газар дээрээс үйлчлэг авах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр л аймаг орон нутаг маань энэ дээр ач холбогдол өгж ажиллаж байгаа. За аймгийн засаг дарга хамгийн газраас маш дэмжиж энэ ажилд бидэртээ одоо ингээд нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаамаа. Өнөөдөр 27 сумдаа яг энэ олон шатлалт үйлчлэгээ буюу e-Mongolia системийг нэвтрүүлсэн бол анхны аймаг. Мөн дээр нь бид нар одоо томоохон төв суурин газар төвлөрсөн 6 багт одоо бас энэ тэрний тоног төхөөрөмжийг одоо өгөх гэж байгаа. Жишээлбэл одоо заамрын хайласт багч гэдэг юм уу гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол явандаа иргэн хүн болвол дэрэгдээсээ багаасаа үйлчлэг авах боломжтой. За гар утасны аппликейшн болон портал сайтаар дамжуулан үйлчлэг авах боломжтой байгаа. Тэгэхээр энэ боломжийн сургалтуудыг бид нэр оператор ажилтнаар бас сая зааж өглөө сургалтыг орж байна. Ингэснээр бол өдөө орон нутгийн хүмүүсүүдийн бас гар утасны хэрэглээгээр дамжуулан ийм үйлчлэг авч болдсон шүү гэдэг заавар зөвлөгөө өгөх боломжтой болсон байна. Операторууд маань энэ заавар зөвлөгөө өгөөд ард иргэдээ гар утаснаас ийм төрлийн үйлчлэг аавна. Портал сайтаар ороод ингэж таавуулчлага аавна гэдэг юм л одоо хэлэх боломжтой болсон байна. Төв аймаг 27 сум 97 багтай. Эдгээр сум багийн иргэдэд төрийн үйлчилгээний нэг болон олон шатлалт үйлчилгээг үзүүлэх хамгийн ойрын албан хаагчид бол операторууд юм. Аймгийн хэмжээнд e-Mongolia захим системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас 27 сумын операторуудыг чадваржуулах сургалтыг мөн зохион байгууллаа. e-Mongolia захим систем нь төрийн үйлчилгээг захимаар хүргэх зорилготой бөгөөд иргэд мобайл аппликейшн сайтаар дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм а.
За энд ямар хоёр шатлалт үйлчилгээ нэмэгдсэн бэ гэхээр жолооны үнэмлэхийг хай шигээгдүүлсэн хүчинтэй байдлыг нь алдагдуулсан болон иргэний үнэмлэхийг мөн хайж гээгдүүлсэн хүчинтэй байдлыг алдагдуулсан ийм голлох одоо үйлчилгээнүүдийг бол сум орон нутгаас шууд үнэмлэхээ захиалаад бол авах боломжтой болсон байгаа. За хоёр шатлалт үйлчилгээ маань юу гэхээр одоо хөдөө орон нутагт байгаа хүмүүс заавал ирж төрийн байгууллагаас одоо хүсэлтээ илгээгээд тэрийг бол нэг 7-аас 14 хоногийн хугацаанд бол шийдвэрлүүлээд авдаг байсан бол одоо оператороор дамжуулаад сум орон нутгаас шууд одоо хүсэлтээ өгөө тухайн операторууд нь аймгийн хариуцсан мэрэгчлэлтэнд нь бол шилжүүлээд тухайн мэрэгчлэлт нь бол материалтай танилцаад тэр хүнийхээ хүсэлтийг бол шийдвэрлэж өгдөг байгаа. Манай сумын хувьд бол аймгийн хэмжээнд бас Оныхаа нэгтрчлаар бас нэлийн дээгүр байдаг болохоор энэ хор системийн талаар лавлгаа авах иргэдийн тоо бол бусад сумдын тул харьцангуй олон байдаг. Тэгээ тэр болгоныг иргэдтэй хурц үйлчлэх талаар үйлчлэгийн нэгдсэн төв ингэж байгуулад одоо операторын үгийг гүйцэтгэж ингэж ажиллаж байна. Тэгээд одоо хоёр дахь удаагийнхаа хоёр дахь шатлалынхаа нь бол сургалтанд бол өнөөдөр оролцоод байж байна. Одоо нөгөө 54 нэр төрлийн үйлчлэгээ маань нэмэгдээ 182. Тэгээ 81 төрлийн одоо үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлэхийн тулд ингээд сургалтанд оролцоод байж байна. За манай сумд e-Mongol систем сая 20 оны 4-р сард нэвтэрсэн. Үүнээс хойш бол манай сум орон нутгийн эргээд Улаанбаатар хот руу орж төц машины лавлгаа авах, мөн дээрээс нөгөө үйл хөдлөлийн лавлгаа аймаг руу явж авах гэдэг асуудал бол маш их хэмжээгээр цаг хэмнэдэг, хугацаа хэмнэдэг болсон. Энд бол орон нутгийн эргээд бол их сэтгэл ханамжтай байгаа. Дээрээс нь e-Mongol систем анх биднэрт 4 сард нэвтрэхдээ 54 төрлийн үйлчилгээ өгдөг гэсэн бол одоо өнөөдрөөр бид нар сургалтанд сууснаар 181 төрлийн үйлчилгээг иргэдэд өгөхөр болж байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын лавлгаануудыг тэгээд гадаад пассвортын дахин захиалга, жолооны үнэмлэхнийх дахин захиалга, иргэний үнэмлэхийг дахин захиалга гэх мэт хөдөө орон нутгийн иргэдэд өдөр тутам зайлшгүй тулгардаг маш их асуудлуудыг хөнгөвчүүлж өгч байгаагаа их давуу байна гэж бодож байна. Сайн байцгаана уу. Төв аймгийн Баян сумын төрийн үйлчилгээний оператор холон байна. За манай сумд болохоор 8 сарын 24-өөс төрийн үйлчилгээний хуур систем нэвтэрч эхэлсэн байгаа. Тэгээ одоогийн байдлаар нийт ингээд 8-9-10 сарын хэмжээнд бол сумын хэмжээнд 260-аад төрлийн лавлгааг иргэдэд хүргэсэн байна. Одоо тэгээ манай сумд энэ лавлгаа гардаг болсноос хойш одоо иргэдэд ийштэйшээ одоо явдал чирэгдэл болохгүйгээр сумаасаа одоо олон төрлийн лавлгааг авах боломжтой болсон маш их. Иргэд болохоор иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд болох маш баяртай байгаа. За e-Mongolia гэдэг хор системийн үйлчилгээний лүн суманд манай сумд нэвтэрснээр иргэд Улаанбаатар хот руу явж цаг зав зардлан мөнгө алдаж лавлгаа, төц машины лавлгаа болон аймгийн бусад төрийн үйлчилгээнээс авдаг лавлгаанууд манай сумаас олон нийтийн интернет мэдээллийн төвс гардаг болсон. Энэ нь болохоор иргэндээ илүү ойртсон хүмүүнийг төрийн үйлчилгээнд байгаа, төрийн төрд байгаа мэдээлэлээ олон шат хамжлагуудаар нэг дураас авах төгсөл хүртсэн. Бүрэн сумд e-Mongolia систем нэвтэрснээр иргэдэд чирэгдэлгүй лавлгаа авах нөхцөл бүрдсэн. Тэгээд одоо иргэд нэг ийш тийшээ албан байгууллага явахгүйгээр өөрснөө ингээд нэг хүн дээр ирээд авдаг тийм давуу талтай болсон. Бүрэн сумын хувьд хүн ам багтаж гэсэн тодорхой хэмжээний хувьд ингээд лавлгаа авдаг. Тэгээд хамгийн их нэг иргэний өмнөхийн лавлгаа, тэгээд тэтгэврт орж байгаа хүмүүс төрсний бүртгэлийн лавлгаа болон нэг одоо ажил олгогчийн юм талаарх тийм лавлгаанууд айгүй их авж байгаа. Тэгээд дээрээс нь одоо чирэгдэлгүй нь бол шуурхаа үйлчлэгийг нэг пос машин айгүй хэрэгтэй юм байлаа. Түргэн шуурхаа бөгөөд хурд үйлчлэх юм бол бас дээрээс нь интернетийн хурд айгүй том байвал айгүй сайн байл газ ингээд үйлчлүүлэх ард эргээд айгүй дуртай. Тэгээд сэтгэл ханамж өндөртэй юм байлаа. Тэгээд жоох удах юм бол жоох хүмүүс нь бухимдана. Гэхдээ айл болох талаас нь тайлбарлаад тэгээд гарахыг хичээдэг. Тэгээд хүмүүс өөр ингээд Facebook пэйж хосмоос бүгд ингээд e-Mongolia нэвтрлээ. Төрийн нэгдсэн үйлчлэгийн нэвтрлээгээ бүх талаараа би иргэдтэй
хүргэж байгаа. Тэг мэдээлэл хүргэж байгаа. Тэгээд манай сумыг тодорхой хэмжээнд тэгээд мэдээлэл авч иргэд авж байгаа. Манай дээр болохоор нэг одоо 20415 дугаар анги тэгээд албатай эмчилгээ байдаг болохоор тэрэн дээр одоо нэг тухайн хүмүүсүүдийг эргэж ирж байгаа хүмүүсүүд аяг нэг иргэний үнэлгээний лавлгааг бол аяг ихээр авдаг. Тэгээд нийгмийн даатгалын шинтгэл төлөлтийн лавлгааг бол одоо түлхүү их авдаг. Төрсний бүртгэлийн лавлгаа болон шүүхийн шийдвэрээр бусдад үр төлбөргүй эсэх зэрэг лавлгааг бол хамгийн ихээр авдаг байгаа. Энэ бол маш өндөр сэтгэлтэй баг. Яагаад гэвэл Улаанбаатар хот орох эсвэл бол аймгийн төв орж орох лавлгааг бол сумаасаа ингээд чирэгдлгүйгээр ингээд хүлээж авах боломж нь бүрдэж байгаа. Ага сайн бүтэн сайн гэхгүй оператортойгоо холбогдоод ажлын бус цагаар ч гэсэн бас шаардлагатай үед бол тэгж иргэдтэй бас үйлчилж ажиллаж байна. Ингэснээр бол иргэдийн маань одоо цаг завыг дээрэс нь хөрөнгө мөнгийг хэмнэх тал дээр бол маш одоо өндөр ахиц гарсан үйлчлэгээ гэж бас харж байгаа. Иргэдийн сэтгэл ханамж бол ерөөсөө 100% сайн байгаа. Ерөөсөө тамгын газар ороод бүх үйлчилгээгээ нэг дор авч ийн гэдэг сэтгэл ханамжийн баталгаа өндөр байдаг. Ийшээ тийшээ явахгүй учраа мэдгүй улсууд ихэрдэг өдөө орнот улсууд голчон малчид байдаг учраас энийг бол их хөнгөвчүүлж өгч байгаа. Нэг өрөөнд ороод бүх үйлчилгээгээ авдаг дээрээ давуу талтай байна гэсэн сайшаалтай байгаа. Тэгээ бас нэг одоо жолооч нэг юу нэг шүү дээ. Үнэлгээнийх нь хугацаанд дууссан бол нэг сонгуулийг л хот явъя гэдэг. Одоо бол энэ үйлчлэг нэмэгснээр тэр хот явах шаардлагагүйгээр хүмүүс өөрөө захиалаад 3-1 уншуулад авчихаар тэр нь болохоор бас давуу талтай болохоор хүмүүс дуртай байх. Тийм. Зарим нэг хүмүүс нь одоо энийг жолооны үнэлэх хугацаанд дууссан нэгээ сонгуулж болох уу гэж ер нь болохгүй гэхээр ингээл одоо болохоор нөө шинээр нэвтэрч үйлчлэгийг нэмэгдсэн учраас тэргээ болно гэх юм бол аюул дуртай л хүлээж авах. Хотод гардаг лавлгааг энд гаргадаг болсон юм уу? Ямар айтайхан юм бэ гэсэн ер нь бол иргэд орж ирээд тийм одоо сэтгэлийн үг аягүй хэлдэг. Ер нь хотод явах чинь зардал хэдүүлээ. Тухайн хүний үжлийн өдрийн ажил тэгээ дээрээс нь зардал мөнгө хоол унааны мөнгөийг хэмнэж байгаа. Ерөнхийдөө бол илүү иргэдтэй ойрцсон төрийн үйлчлэгийг төхөм үзүүлэх арга хэмжээ авсан. Иргэдийн хувьд бол одоо сая жишээ нөгөө сонгуулиар бол одоо 4 төрлийн лавлгаа бидрээс гарсан. Тэгэхээр нэлээд олон дэвшиж байгаа, нэр дэвшиж байгаа хүмүүсүүд бол Төв аймаг руу юм уу хот руу явах хэрэгдэлгүйгээр цомон дээрээсээ бүх материалуудаа бүрдүүлж авч байгаа нь болохоор тэдгээр хүмүүс болохоор нэг ачааллыг болохоор нэг хөнгөвчилж өгсөн. Тийм зүйл болж байгаа. Тэгээд иргэдийн хувьд бол нэлээд манай сомонд бол ийм Монголиагийн одоо лавлгаа гаргаж байгаа бол нэлээд мэдээлэлтэй болцоосон. Бүх нөгөө байгууллагуудын пэйж хаяг болон группүүд дээр заруудыг нэлээд сайн хүргэдэг байгаа. Манай сумын хувьд бол харьцангуй бос сумд бол бас гайгүй. Энэ нь яагаад гэвэл шилэн кабелд бол холбогдсон интернетээр бол бас боломжийн өндөр хурдар авдаг болохоор нэг өндрөл гарах нь бол гайгүй. Хаяа бас яг цаад системээс бол баг зэргийн одоо саатал одоо бэрхшээл гарна гэхээс биш. Бусад талаар бол ямар нэгэн өндрөл бэрхшээлэг бол ажил явуулж байгаа. За манай суман дээр болохоор жаргалан сум дээр хамгийн их лавлгааны үйлчилгээ үл хөдлөх хөрөнгийн лавлгаа их гарч байна. Энэ болохоор нөгөө нэг банкны процент байгаагээ зээл их гардаг. Нийгмийн даатгалын лавлгаануудыг их авж байна. Жолооны нөгөө нэг торгуулийн онооны лавлгаанууд маш их хэмжээгээр гаргадаг лавлгаануудын тоонд орж байгаа. Хот явдаг, аймаг явдаг, очоод хаана хандхаа мэдхгүй. Тэ одоо жишээ нь аймаг дээр очоод бүрдэнэ гэсэн аймаг дээр чинь зөндөө олон байгууллага байгаа шүү, тэ. Улсын бүртгэл үү удаач хуй юу гэдэг тэр орн олон шат амжилгыг л ерөнхийдөө бол цөөлсөн. Илүү л иргэдд маань л хэрэгтэй үйлчлэг болж байна да. За урд нь үйлчилжсэн лавлгаануудаас одоо олон нэр төрлөх болоод ирэхээр дээрээс нь одоо нэмэгдээд байгаль орчны газар байна, хөрөнгө оруулалт хөгжлийн болоо төлөлтийн хэлтээс газрын харилцаа гэх мэт төрөл бүрийн байгууллагуудын лавлгаа бол аймаг орохгүйгээр өсөлтөө уламжлаад 2 дугаар шатныхаа байгууллагаас буцаагаад иргэдтэй оператораараа дамжуулаад үйлчлэг авахд бол тэр иргэдийн маань цаг цагийг хэмнэхэд бас хүн болж байгаа. Тийм сайн. Даваа ашигтай талтай байна. За нэлээ энэ сургалтаар бол одоо 2 шатлалт үйлчлэгүүд маш их нэмэгдэж байгаа. Тэгэхээр бүр л одоо нэг иргэдэд иртчээж хэрэгдэхгүй сумаасаа бүх төрлийн үйлчлэгийг авах боломж нь бүрдэж байгаад бол маш таатай байгаа. Тэгээд тухайн мэдээллүүдээ бас дахин хүмүүсүүдэд нэлээд сайн таниулж зарыг сайн хүргэж одоо иргэдтэй 2 шатлалт үйлчлэгийн төлөв нэлээд сайн үзүүлнэ. Зарим нэг одоо өндөр настай хүнч гэдэг юм уу одоо бид нар чинь төлбөрийг бол интернет банкаар QR кодоор тий уламжлалтаар гэдэг 3 төрлийн үйлчлэгээр
төлбөрөөр уушилж байгаа. Одоо хамгийн нэг толгомжсон одоо иргэдэд арай хүч үйлчлэх тал дээр бол пост машин тавилах бол хүрэл амар болчихсон. Мэдээж хүн бол өндөр насны тэтгэр авж байгаа хүн хүртэл өндөр насны картаа болсон шүү дээ. Тэгэхээр картаа уншуулаад төлбөрөө төлждөг. Тийм бол бас энэ үйлчлэгээ бол хурдан шуургай үзүүлэхэд олон төхөмтэй болно. Тэгэхгүй бол бид нар чинь зарим нэг хүмүүсийг яваад банкнд очиж мөнгө тушаачаа тэр хуулгаа аваад иргээл явуулна. Тэр хооронд цаг хугацаа алдна гэдэг бас ийм төгтөлтэй юмнууд бол байна. Энэ бүхнийг шийдэх тал дээр бас манай төслийн багийнхан дээрээс нь бас анхдагч болж одоо хэрэгжүүлж байгаа Төв аймгийн маань холбогдох албан тушаалт мэргэжилтүүд бол сараачлах гаргаж ажиллаж байгаа гэдэг чинь. Одоо жишээлбэл нэг пост машин л нэг замир хөдөөний хүмүүс ирэхээр мобайл банкар хийгээл интернет байхгүй гээл тэгэхээр ч юм болохоор аль болох талаас нь хандуулаад банк явуулна. За одоо та тэгж байхгүй бол одоо банк ороод төлчөөд капитан заа аваад иргээл хэлнэ. За манай интернетийн хурдтал нэлээд тааруу. Тийм болохоор хаяада нөгөө лавлгаа гаргах явцад алдаа гарах ч юм уу интернетийн хурднаас болоод тиймэрхүү тохиолдлууд болж иргэдийг болохоор хүлээлгээ, хойчор дараалал үүсгэх дарааллууд бол байдаг. Тэгэхээр интернетийн хурдаа сайжруулад тэгээд нөгөө нэг давхар одоо нөгөө нэг сумын иргэд болохоор нөгөө юу вэ? Интернет банкны хэрэглээ бас аюул ховор. Иргэн та улсын бүртгэлийн ерөнхий газраас насан туршаагүй хүний үйл хөдлөх хөрөнгийн лавлгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас суллагдсан тухай тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын лавлгаа, татварын ерөнхий газраас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар, дотоодын бараа үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар, орчин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар, дотоодын архины онцгой албан татвар, дотоодын пивны онцгой албан татвар, дотоодын дарсны онцгой албан татвар, дотоодын тамхины онцгой албан татвар, дотоодын спиртийн онцгой албан татвар, дотоодын шимийн архины онцгой албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, ашигт малтамдын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр, үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр, стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтамлын нөөц ашиглалтын төлбөрийн тусгай төлбөр, суутгасан ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр, арилжааны банкны суутгасан ашигт малтамлын нөөц ашиглалтын төлбөр, автын агаарын бохирдлын төлбөр, нүүрсний агаарын бохирдлын төлбөр, органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр, томоохон их усүрийн агаарын бохирдлын төлбөр, ус бохирдуулсны төлбөр, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилдах орлогоос суутгасан татвар, үйл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын үйл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр, зам ашигласны төлбөр, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн татвар, хувь хүний орлогын албан татвар, мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар, иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар, галт зэвсгийн албан татвар, ой нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр, ахуйн хэрэглээний ус, аршаан ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтамлын нөөц ашигласны төлбөр, хог хаягдал үйлчилгээний хураамж, татварын торгуул, татварын алдан, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар зэрэг нэг шатлалт үйлчилгээг авахаас гадна улсын бүртгэлийн ерөнхий газраас үндэсний энгийн гадаад паспорт захиалах, иргэний үнэмлэх дахин авах, Төв аймгийн авто тээврийн төвөөс авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих, мэргэжсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт хүлээн авах, цагдаагийн ерөнхий газраас жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, Монгол улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах 1 жилээр, Монгол улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах 2 жилээр, гадаадын иргэн харьяатын газраас Ж ангиллалын визний зөвшөөрөл хүсэх, Төв аймгийн засаг дарганы хамгийн газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэцээс инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх,
зүүх, шилжүүлэх, ажлын хүрээнд автозам сэтлэх, сүвлэх, зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах. Автозамд орц гарц зогсоолын талбай шинээр гаргах хүсэлт хүлээн авах, спиртийн сул агуулмжтай согтууруулах хундаа худалдах зөвшөөрөл шинээр авах, сунгуулах, эрх сэргээх, хаясан өргөдүүлсэн зөвшөөрөл дахин олгох, спиртийн сул агуулмжтай согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах, эрх сэргээх, хаясан өргөдүүлсэн тусгай зөвшөөрөл дахин олгох, спиртийн өндөр агуулмжтай цогтруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах, эрх сэргээх, хаясан өргөдүүлсэн тусгай зөвшөөрлийг дахин олгох, спиртийн өндөр агуулмжтай цогтруулах хундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах, эрх сэргээх, хаясан өргөдүүлсэн тусгай зөвшөөрлийн эрх сэргээх, аймгийн засаг дарганы хамгийн газрын харьяа хууль эрх зүйн хэлтэс төрийн архивын тасгаас ажилласан жилийг тодорхойлох лавлгаа олгох, төрийн архивд баримт байхгүй тодорхойлолт олгох, нотариатын лавлгаа, өмч хувьчлэлийн лавлгаа, цалингийн лавлгаа олгох, аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, гэрээ байгуулах хүсэлт хүлээн авах, элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, хурын ус хуримтлуулж, хөв цөөрөн байгуулах, сувг шуудууд татах, дүгнэлт гаргах, усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, засаг даргын тодорхойлолт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл, ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тэг тэнхлэгийн акт болон тоо мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авах, байр зүй, барилга байгууламжийн гүйцэтгэлийн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авах, инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх, архивын лавлгаа олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт хүлээн авах зэрэг олон шатлалд үйлчлэхийг үзүүлэх юм а. Ажилтай, орлоготой ирнэ, аядухтай, чанартай амьдралтай өргөх гэр, өсөлттэй, өгөөжтэй амьд болох хөгжлийн зорилгоо хамтдаа хэрэгжүүлье. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.